Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ үргэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн бичлэг манд болсон явдал гэмт хэрэг биш, харин нэгэн сонирхолтой эрэгтэйгийн талаар ярих гэж байна. Нидерланд улсад Жонатан гэх 44 настай эрэгтэй байдаг. Энэ хүн 1981 онд 2 хүү, 6 охинтой айл төрсөн юм. Нийтдээ гэр бүл 8 хүүхэдтэй байсан гэсэн үг. Хүүхэд олон болохоор эднийх тийм ч сайн амьдралтай байсангүй. Гэхдээ ээж аав нь үнэхээр гайхалтай гентэй хүмүүс байж таарсан юм уу? Жонатан багасаа л бүх зүйл дээр онцгой нэгэн байжээ. Хичээлдээ сайн, спортод сайн, хөгжим тоглоно, урлаг дуртай. Тийм болохоор тэр багасаа би бол шилдэг нь хинч надаас илүү байж чадахгүй гэсэн бодолтой өссөн. Үүнийхээ ярээр хүсэл мөрөөдлөөч дүүрэн байлаа. Өнөөдөр би хөгжимчин болно, маргааш профессор болно, нөгөөдөр нь бизнес эрхлэгч, компани захирал болно гэх мэт. Даанч бодсноор булчигдаг байсан бол амьдрал хэлбэр байхгүй юу? Гэтэл бодит амьдрал гэдэг бол хатуу. Энэ авьяастай гэгддэг залуу насанд хүрсэн хойноо олигтойхон ажлын байрч олж чадахгүй явжээ. Ажилд орсон ч даргын дор ажиллана гэдэг түүнд үнэхээр хэцүү санагдсан юм. Би чинь хамгийн шилдэг нь бидтэй. Яагаад би энэ муу хүний дор ажиллах ёстой гэж гисэн бодолтой. Ажлаасаа амархан уйддаг, сэтгэл нь ханахгүй. Тэгээд л дахин ажлаасаа гарна. Шинэ ажил хайна. Тэр чигтээ төөрж бүдэлж явсаар нэг л өдөр нэг найзтайгаа таарч уулзаж ярилцсан байна. Тэр найз нь тухайн үед маш их стресст орсон байдалтай, сэтгэл нь хямарсан байв. Жонатан ч юу болсон юм бол гэж гайхаж ярилцаж эхлэв. Найз нь эхнэр бид хоёрын харилцаа бол үнэхээр сайн. Гэхдээ би өргүү гэдгээ мэдээд шоконд орсон. Миний энэ асуудлаас болж бид хүүхэдтэй болж чадахгүй. Эхнэр минь гомдоогүй ч би өөрөө дотроо маш их зовж байна. Бид хоёр хүүхэдгүйгээр аз жаргалтай амьдарч чадах болов гэж бодох тусам үнэхээр хэцүү байна. Урд нь энэ тухай нэг их боддгоо байсан ч нас ахих тусам нэг л сонирн бодлоо төрөөд үүнийг дагаад бүр сэтгэл гутралд орчих шиг боллоо гэжээ. Энэ яриа Жонатанд маш том зочрол өгсөн юм. Найз нь ажилгүй их нэртэйгээ муудалцсан тухайгаа ярих гэж байгаа гэж бодсон чинь өргүү болсон тухайгаа ярьжээ. Яг тийм эмзэг асуудлаар тэгж шин сэтгэлээсээ уйлж байгааг хараад Жонатан үнэхээр зочирдсон. Тиймээс тэр найздаа тусламар санагдсан. Тэгээд 2007 онд 26 настайдаа анх удаа үрийн шингэнээ өхийн тулд донорын төв бүртгүүлжээ. Тэр үед 40 еврогийн урамшуулал авсан юм. Игч биш нэг сонирхолтой мэдрэмж төрсөн гин. Тэр мөчөөс хойш Жонатан би энэ хорвоод юу хийх гэж ирсэн юм бэ гэдгээ одоо л ойлголоо. Хүн төрлөختөнд үр удмаар туслах нь миний жинхэнэ үүрэг юм байна гэж боджээ. Ингээд тэр Нидерланд даяар 10% эмнэлэг үр шилжүүлэн суулгах клиникт өөрийн үрийн шингэнийг өгч эхэлсэн байна. Гэхдээ асуудал эндээс эхэлдэг юм. Нидерланд улсад бол хууль ёсоор нэг эрэгтэй хүн хамгийн ихтэй 12 эмэгтэйд л үрийн шингэнээ өгөх эрхтэй байдаг. Энэ нь цаанаа учиртай. Ойрын төрлийн холбоотой хүүхдүүд олон болж ирээдүйд хоорондоо гэрлэх эрсдэлтэй учраас ийм хязгаар тавьсан юм. Тэгээд бас нэг дүрэн бий. Нэг хүний үрээр төрсэн хүүхдийн тоо 25-аас хэтэрч болдгоо юм байна лээ. Тэгээд албан ёсоор эмнэлгээр дамжуулж үрийн шингэн авна гэвэл хүлээлт нь хэтэрхий урт. Зарим хүмүүс 1-2 жил байтугай 10 гаруй жил хүлээсэн ч хүүхдтэй болж чадалгүй хоцордог гэж. Тиймээс олон гэр бүл албан ёсны биш арын алганы буюу хувийн аргаар эсвэл хуурамч вебсайтаар дамжуулан үрийн шингэн авахыг сонгодог болжээ. Тухайн үед Нидерландын донорын төвүүд дээр хосууд очиход 2 сонголт өгдөг байсан гин. Нэг нь Жонатан, нөгөө нь жаахан сонин төрхтэй, халзан, цорвтой залуу. Харин Жонатныг харуул өндөр, бие бэлдэр сайтай, уран яриатай, боловсралтай, хөгжим тоглодог, сайн үйлсийн аянд оролцдог, элдв сайн дурын ажил хийдэг, зурах, хоол хийх гээд олон төрлийн авьяастай. Ер нь л дэндүү төгс харагдаг нэгэн байж. Тэрний зургийг харахад л цэнхэрнүүд тод шаргал ус, зөв шүт, гоё нэмсэглэл. Ерөөсөө л кино баатар шиг харагдана. Тэгээд мэдээж тэр халзан сорвтой залуугаас хамаагүй илүү сонголт мэт харагдана бидтэй. Тийм болохоор ихэнх хосууд энэ л залуугийн үр бидэнд хэрэгтэйгээд л сонголтоо хийдэг. Зарим бүр Жонатныг хүлээж байх 45 минутыг амьдралын хамгийн урт хэцүү 45 минут байсан гэж хэлсэн байдаг. Ихэнх тохиолдолд эмнэлгийн төвийг дамжуулж Жонатан үрийн шингэнээ бэлдээд хосуудад өгдөг. Гэхдээ зарим эмнэлэг бүр та хоёр шууд бэлгийн хайрцанд орвол илүү амархан үр тогтно гэж зөвлөж шууд эмэгтэйтэй бэлгийн хайрцанд орохыг зөвшөөрдөгч байжээ. Зарим гэр бүл бүр эхнэр нь өөрөө Жонатантай бэлгийн хайрцанд орж үр тогтоохыг зөвшөөрж байсан гэдэг. Хосууд хүүхэдтэй болохыг их хүссэн учраас бүх аргыг зөвшөөрдөг байсан байх. Гэхдээ энэ үйлдэлийг нь Жонатан ашиглаж эхэлсэн нь харин ёс зүйн хил хязгаарыг давсан хэрэг байв. Нэг удаа Жонатан донорын төвд үрийн шингэнээ өгөхөр болсон байна. Тэгээд төвөөс зориултын сав өгч
энэ тийгэрэй гэсэн. Харин Жонатан яасан гэж өөрийнхөө үрийн шингэнийг хийх биш, найзыгаа дуудсан байгаа юм. Хөөе чи бас энэ савнд үрийн шингэнээ хий. Чинийх илүү юу, минийх илүү юу үзье л та гэжээ. Тэгээд хоёр өөр хүний үрийг холин нэг савнд хийж эмнэлэгт өгсөн. Энэ үнэхээр байж боломгүй зүйл. Яг л хүний амьдралыг тоглоом шиг хүлээж авсан үнэхээр жигшүүртэй үйлдэл. Энэ мэтээр хэд хэдэн төвд хоёр хүний үрийн шингэнийг холж өгч байжээ. Гэхдээ энэ хоёр энэ тэнэг үйлдэлээрээ хансангүй. Удалгүй тэд хамтран ажиллаж бүр өөрсдөө үрийн шингэн зуршилдаг донорын вебсайт байгуулчихсан. Тэр сайтад дамжуулан хүмүүстэй холбогдож өдөрт 10 хүртэл захиалга авч байхаар болгосон. Тэгээд хосуудтай захиалга тохирно. Ингэх бүрт Жонатан өөрийнхөө үрийг авч найзынхаа үртэй холж байгаад хосуудад өгнө. Тэгэхэд ямар ч хос мэдэхгүй шүү дээ. Энэ бол Жонатан гэдэг залуугийн үрийн шингэнгээд хүлээж авна. Тэгээд эмнэлэгт очиж хийлгэнэ. Хэдэн 7 хоногийн дараа бид жирэмсэн боллоо гэж хэлэхэд Жонатан тэр найзтайгаа хамт хүлээдэг. Төрсний дараа хүүхдийн төрх, цусны бүлэг, шинж чанар зэргийг нь харж байгаад энэ миний хүүхэд байна шүү би яллаа. Үгүй энэ минийх байна чи мө хожигдсан гэх мэтээр хоёр залуу тоглоом шиг ярьдаг байж. Тэдэнд бол энэ бүхэн зугаа тоглоом хинийх илүү вэ гэдэг уралдаан байв. Харин хосууд ээжүүд эцгүүдэд бол энэ бүхнийг амьдралынх нь хамгийн том, хамгийн хүнд шийдвэр байлаа. Харин хүүхдүүд бол тэд хизээч мэдэхгүй. Тэдний жинхэнэ аав нь хин юм. Яг үнэндээ энэ хоёрын хинэнч байж магадгүй. Эсвэл өөр 3 дахь этгээд ч байж мэднэ. Яагаад гэвэл энэ хоёр туршилтын хүрээг улам тэлж өөр хүмүүсийг ч оролцуулсан байж болзошгүй гэдэг нь дараа нь илэрсэн юм. Цаг хугацаа өнгөрөх тусам нэг л зүйл анзаарагдаж эхэлжээ. Тодорхойлбол Нидерландын зарим хотуудын сургууль цэцэрлэгүүд хүүхдийн талбай дээр нэг л төрлийн царайтай хүүхдүүд гинэт олширчихсан байж. Цэнхэр нүдтэй, шаргал үстэй, өндөр хамартай, шүдний элбэр нүртэл яг ижилхэн. Яг л нэг гэр бүлээс гараад ирчихсэн юм шиг. Эцэг эхчүүд эхэндээ зүгээр тохиолдол гэж бодож байжээ. Зарим нь бүр хөгжилдөж хөөе хүүхдүүд маань нэг аавтай юм шиг байна шүү гэж инээлддэг байсан гэдэг. Гэтэл яг үнэндээ тэр нь Жонатан байсан юм. Сэжиг төрсэн зарим эцэг их хүүхдүүдтэй генийн шинжилгээ хийлгэхээр шийджээ. Генийн шинжилгээ хийлгэсэн чинь шок. Тэдний хүүхдүүд үнэхээр нэг аавтай байв. Өөр эхнэрүүдээс төрсэн хэд хэдэн хүүхэд бүгд Жонатаны гентэй ижил байж таарсан. Ингээд аажмаар Жонатаны талаар нууцлаг байсан бүх зүйл илрээд эхэлсэн юм. Сэтгүүлчид энэ асуудлыг ухаж эхлэв. Нэг хүүхдийн ээж нь сэжиг авсан даруйд бусад эцэг эхчүүдтэй холбоо тогтоож тэдэнтэй хамтран мэдээлэл цуглуулж хэвлэл мэдээлэлд ханджээ. Эцэст нь энэ хэрэг олон нийтийн анхаарлыг татаж Жонатан нэртэй олон хүүхдийн эцэг гэгдэх эрийн тухай бодит үнэн ил гарсан юм. Нидерландын эрүүл мэндийн яам хууль хяналтын байгууллагууд хамтран мөрдөн шалгалт эхлүүлсэн. Ингээд Жонатан 1-2 байтугай 100 гаруй хүүхдийн эцэг гэдг нь тогтоогдсон. Тэгээд л хуулиар хязгаарласан 12 эмэгтэй 25 хүүхэд гэсэн тоог тэр хэдийн хэд нугалж зөрчсөн ил болсон. Гэхдээ хамгийн гол нь эдгээр хүүхдүүдийн эцэг жинхэнэ хэн болохыг тодорхой мэдэх боломжгүй болсон явдал юм. Яагаад гэвэл тэр дан ганцаараа биш найзуудынхаа үрийг ч холж өгч байсан. Үр дүнд нь эцэг эхийн ч хүүхдүүд нь ч хэн хэнийх вэ гэдгээ мэдэхгүй бүр будлаантай л амьдрах болсон. Зарим хүүхэд бүр 10 ч хүрээгүй байхдаа би яг хэний хүүхэд юм бол гэж бодоод сэтгэл нь шархалсан. Зарим эцэг их сэтгэл гутралд орсон. Хүүхдүүдээ харж баярлж суухын оронд одоо бүр харахаар айдас төрөх боллоо гэж хэлсэн хүмүүс ч бий. Тэгээд ч зөвхөн Нидерланд ч биш түүний үрийн шингэнийг албан бус аргаар хүлээн авсан хүмүүс Франц, Герман, Англи, Дани, Америкийн нэгдсэн улс, Австрали гээд олон оронд байдаг нь ил болсон. Жонатан бол өөрийгөө туслагч гэрэл түгээдэг хүн гэж боддог байсан. Гэтэл үнэндээ тэр нийгмийн хамгийн эмзэг сэдвийг ашиглаж тэдний итгэлийг уландаа гიშгэж хүний амьдралаа тоглосон ёс суртахууны хувьд жинхэнэ гэмт хэрэгтэн байжээ. Ингээд энэ хэрэг олон нийтэд дэлгэгдэж Нидерландын эрүүл мэндийн яам хууль хяналтын байгууллагууд хамтран Жонатанд хуулийн хариуцлага тооцохоор ажиллаж эхэлсэн. Гэвч хамгийн ихэнд тулгарсан асуудал нь тэр яг ямар хууль зөрчсөн бэ гэдгийг тогтоох амаргүй байсан юм. Учир нь тэр албан ёсны донорын төвүүдээр дамжуулж хандив өгсөн бол хязгаар тавигдсан 12 эмэгтэй 25 хүүхдийн тоог зөрчсөн ил байлаа. Гэхдээ тэр ихэнхдээ албан бус хувь хүмүүс рүү шууд хандсан учраас тэр үйлдэл нь тухайн үед шууд хууль зөрчсөн тооцогдохгүй байв. Гэхдээ Нидерландын шүүх эцэст нь нэг зүйлийг маш тодорхой болгосон. Шүүхийн дүгнэлтэд Жонатан олон хүнд олон гэр бүлд хуурамч мэдээлэл өгсөн. Тэр маш олон хүнд үрийн шингэнээ өгсөн гэдгээ хэлээгүй байсан. Энэ нь хуурам эхэлсэн үйлдэл. Мөн олон хүүхдүүд хэн эцэг нь гэдгээ мэдэх боломжгүй генетикийн хувьд эрсдэлтэй нөхцөл төрсөн.
Энэ бол хүний эрх, хүний аюулгүй байдал халдсан хэрэг юм гэж бичсэн байдаг. Үүний дагуу шүүх Жонатанд маш хатуу шийдвэр гаргасан. Тодорхойлбол түүнийг дахин ямар ч хэлбэрээр үрийн шингэн хандуулахыг хориглосон. Түүний айл хэдийн өгсөн хандуудыг ашиглахыг бүх эмнэлэг клиникт хориглосон. Мөн тэр өөрийн байгуулсан вебсайт болон бүх сурталчилгаагаа шууд устгах үүрэг хүлээсэн. Түүнчлэн шинээр хүүхэдтэй болохыг хүссэн ямар ч хос ганц бие эмэгтэйд дахин хизээч өөрийгөө санал болгохыг бүр мөсөн хориглосон. Гэвч үүгээр бүх зүйл дууссангүй. Учир нь аль хэдийн түүний үрийн шингэнээр 100 гаруй хүүхэд төрсөн байсан. Тэдний зарим нь нэг хот, нэг сургуулийн, нэг анги, бүр нэг багийн спорт клуб хүртэл хамт явж байгаа нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл тэд ирээдүйд хоорондоо уулзаж, найзлах, бүр хайр сэтгэлтэй болох магадaltaй. Гэвч яг үнэндээ тэд ах дүүс. Зарим эмэгтэй хүүхдээ төрүүлсний дараа л Жонатаны нууц ил гарсныг мэдээд ухаан алдсан. Зарим нь бүр сэтгэл гутралд орсон тохиолдлууд ч бий. Жонатан өөрөө энэ бүхний дараа би зөвхөн туслахыг хүссэн. Би хүмүүсийг аз жаргалтай болохыг хүссэн. Би өөрийгөө буруугүй гэж бодож байна гэж ярьсан байдаг. Гэвч тэрний аз жаргал гэгч нь өөр бусдын амьдралыг яаж оронгоор нь эргүүлж сэтгэл зүйн хохирол учруулсныг тооцоогүй хэрэг. Эцэст нь энэ явдал нь зөвхөн Нидерландч биш, дэлхийд даяарх үр шилжүүлэн суулгах системийн хамгийн том тусал талыг ил гаргасан хэрэг болж олон орон хууль дүрмээ дахин хянаж, улам чангруулж эхэлсэн юм. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ хүрээд дуусаж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая.